Бид өмнөх бичлэгээрээ Бурхны талаарх онол сургаал нь авралт маш чухал гэдгийг харсан. Одоо харин энэ онол сургаал бидний залбирлын амьдралд яаж тус болдгийг харъя. Хэдүүлээ дахиад Иринэ юу гэснийг харъя. Түүний энэ дүрслэлийг харцгаая. Бид ариун сүнсний хүчээр залбирдаг. Маш олон үед би залбирмааргүй байдаг. Залбирахын оронд хиймээр юм зөндөө байдаг. Залбирна гэхээр л би бүх зүйлээ орхиод зогсох хэрэгтэй болдог. Төвлөрөх хэрэгтэй. Өөрийн хүчээр хийж болохгүй. Хүлээх хэрэгтэй болдог. Надад тэр даруй хариу ирдэггүй учраас би итгэх хэрэгтэй. Тийм амар биш. Завгүй дэлхий биднийг залбирлаас холдуулж байдаг. Тэгвэл бид юунд найдах вэ? Бид сүнсний хүчээр залбирах ёстой. Зөвхөн сүнсэл биднийг Бурхныг дуудахад хүргэдэг. Ром 8 дээр юу гэж залбирахаа мэдэхгүй үед сүнс тусалдаа гэж Паул хэлсэн. Тэгээд бид сүнсний хүчээр залбирдаг. Хүүгийн нэрээр залбирдаг. Эцэгт хандан залбирдаг. Есүс бидэнд Бурхан эцэгт залбирахыг зааж өгсөн. Хүүгүүгээр бид эцэгт хүрч чадахгүй. Бид хүүтэй нэгдсэн учраас Есүсийн нэрээр эцэгт очих боломжтой. Есүсийн нэрээр залбирна гэдэг нь ийм л утгатай юм. Би таны өмнө очих зохисгүй. Харин би таны хүү Есүс Христийн цусаар тань руу очиж байна гэсэн үг. Еврей номыг бичигч ингэж хэлсэн. Учир нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилж бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон нэгэн бидэнд байгаа билээ. Энэ дахилч нь хэн бэ? Энэ бол Есүс. Эндээс 3 бүлгийн өмнө Есүсийг эцгийн хүү, Бурхан алдрын бүрэн тусгал, яг адил мөн чанартай гэсэн байдаг. Бид ийм тэргүүн дахилчтай. Энэ нь юу гэсэн үг вэ? Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн сэнтий зоригтойгоор ойртон очицгоё. Нэгүслийн сэнти гэдэг нь ариунаас ариун газардах, гэрээний авдардах, Бурхны өршөөлийн сэнтийг хэлж байгаа юм. Тахилч чийшээ жилд нэг л удаа орж маш их өргөлийн цус авч ороод ард түмний нүглийн төлөө эвлэрлийн өргөл өргөөд нэгүслийг оронд нь авдаг байсан. Үүнийг нэгүслийн сэнти гэж байгаа. Тэнд Бурхан үүлэн дунд оршиж байсан. Харин Еврей ном юу гэсэн бэ? Хүү өөрөө тэргүүн дахилж бөгөөд тэр өөрийн цусаар өргөл өргөсөн. Тэгээд тэр одоо сэнтид заларсан. Эцгийнхээ баруун гар талд суусан учраас бид тэр сэнти рүү очих боломжтой болсон. Айдастайгаар үгүй, итгэлтэйгээр бид сэнтирээ гүгээд очиж болно. Эцэг маань хүүгийн нэрээр залбирсан бидний залбирлыг таалан сонсдог. Хүү бидний төлөө зуушлан залбирдаг, тахилж байхдаа дуртай байдаг. Бурхан руу дөхөн очих хүчийг ариун сүнс бидэнд өгөхдөө дуртай байдаг. Энэ бүхэн юуны төлөө вэ? Өвдөл цөвдөл гуйхын тулд үгүй. Өршөөлийг авч хэрэгтэй үед минь тус болох нэгүслийг олохын тулд юм. Гуруула адил хайр, адил өршөөл нэгүслийг бидэнд өгдөг. Бурхны талаарх хагас дутуу ойлголт нь бидэнд ямар ч байсан залбирах хэрэгтэй байх. Есүс Бурхан хоёр адилхан байх гэдэг. Харин Библи маш тодорхой хэлж байгаа. Аава би зохистой учраас биш. Харин би таны хүүтэй нэгдсэн учраас тань руу ирж байна гэж очдог. Эцэгтэйгээ таныг өөртөө яриасаа гэж тэр хүсэж байна.